За өнөөдөр та бүхэндээ ядаргаа тайлах нэг шүлний зочоор танилцуулъя. Энд маань юу орох вэ гэхлээр одоо собо гомон байж болно. Ямар нэг юм буудаан гомон. Би энэ удаад болохоор гурвалжин буудаан 100% гурвалжин буудаан гомон сонгосон байна. Эсвэл собо гомон сонгож болно. За тэгээд бууцаа, бормог, тэгээд дүүфүү орно. Тэгээд нэг юм мисо шүл байдаг тийм үү? Мисо бэлэн шүл хэрэг болно. Энэ маань маш гоё амттай болдог, ядаргаа масанд тайлдаг. Маш эрүүл хоол байгаа. За хитэн үний орцтойгоос шалтгаалаад хитэн үе идэж байгаас шалтгаалаад одоо гоймонгоо туссан чана. Энийг болохоор бас элэг цэвэрлж байгаа үед, мацаг барьж байгаа үед, эсвэл мацаг барьсан дараа бас энгийн хоолнд орох үедээ бас хийж болно. Маш сайн ядаргаа тайлдаг. За тэгээд уртаар нь хийж болно. Би болохоор хүүхдэд ихэд амар гээд ингээ хийчээ. За ихээр гоймонгоо туссан чана. За бор мөөгөө болохоор би энэ биологийн гарлаг асууцууд их шороотой байна. Бусд нь ингээд маш сайн угаагаад дэвтэн. За тэгээд нарийнхан хэрчээд хоолндоо ий. За ингээд шорооноос маш сайн салах хэрэгтэй. Шороог болтон. За энэ би болохоор шороотойгоо юугаа бүхэнтэй газруу. Шороогийн зайлаад дахиж шороо гарахгүй болсон. Зайлах хэрэгтэй. Бас одоо ингээд мөөгөө зайлчаад орхичоор энэ маань бас нэлцаачлаа. Яг хоолнд хийхээс өмнө шууд угаагаад тийм. За би бууцаагаа ингээд өчигдөр за энэ маань бэби шпинат уу жижиг шпинат бууцаа болохоор их гоё цэвэрхэн байна. Тэгэхээр нэг их угаагаад авах шаардлагагүй. За тэгэхээр энэ шпинат маань ер нь бол нэг том юм атга байхад болно. Гэхдээ та бүхэн хийх юмэр үед бас хийж болно. За тэгээд энэ маань нөгөө халуун усанд орохоор маш бага болдгийг та бүхэн бас мэдэх ба. Их харагдаж байгаа боловч халуун усанд орохоор өчүүхэн жоохон болчдөг. За ингээд угаагаад хэмжлээ болсон бол усын шүүж аваад тэгээд 6 аяг усанд буцсан усанд энэ шпината бууцаагаа хийнэ. Бууцаагаа дүүхүүтэйгээ. Дүүхүүгээ өөртөөхөө үслэр том жижигэн тааруулаад ирчихв. За ингээд шпинат маань бэлэн боллоо. За энэ гойм маань бэлэн болсон байна. За тэгээд энэ гойм маань 100% гурвалжин будааны гойм учраас та бүхэн чансан усыг ашиглаж болох юм аа. Одоо шүлэндөө хэрвээ та бүхэн эргэлзэж байвал одоо энэ артлын сан хараараа энэ болохоор зөвхөн 100% байгалийн гаралтай гурвалжин будаагаар хийсэн байна. За хэрвээ та бүхний сонгосон гоймон сардуултай янз бүрийн зүйл орсон эргэлзээтэй байвал энэ усыг ашиглахгүй байж болно. Би бол өнөөдөр ашиглахаар шийдлээ. За тэгээ ерөнхийдөө бол 6 аяга юм усанд буцсан усанд энэ мөөгөө бууцаатайгаа дүүфүүтэйгээ хийнэ. За ерөнхийдөө би мөөг дүүфүүгээ иймэрхүү хэлбэртэй хэрччихлээ. За одоо энэ бүгдийг бууцаагаа тагаад шүлэндөө хийнэ. 6 аяга буцсан ус юм уу? Эсвэл бол зөв гоймон сонгосон гоймонгоо хоолсон. За энэ шүл рүүгээ ингээд мөөг. Энэ бууцаа байхгүй бол юуцаа хийж болно. За ингээд энийг хийлээ. Бууцаа маань өөрөө жижигхэн болно. За буцсан суусанд одоо ийм мисо гэд бэлэн шүлөө. Мисо шүл маань бас нунтгаарч байдаг. Би энэ дээр бэлэгт биолааданд явж байхдаа авсан. За энийгээ тусна усанд буцсан усанд сквал шүлнээсээ тастаж аваад энийгээ тусна найруулнаа. За ингээд маны бүтгэн бор ингээд шүл болно. За мисо шүл маань юугаар хийдэг вэ гэхлээр энэ болохоор
соя бооноор хийдэг. Соя бооныг одоо ферментин буюу хадгалах аргаар за тийм янз бүр байдаг бах та бүхэн авахтаа бас сонголтоо санаж аваарай. Миний энэ мисо шүл болохоор гэрстэй буюу одоо манайхаар болохоор 10-аас гаргаж авсан. За энэ шүлийг бол бас цагаан уулттай хүмүүс идэж болно. За шүл маань буцалж байна. За энийг нэг удаан чанах шаардлагагүй. Энэ маань бүхэл ер нь болцсон боонууд учраас. За ингээ нэг буцалгаар нь галаа унтраагаад одоо энэ үндсэн шүлэн дээрээ түрүүнийхээ найруулсан мисо шүлийг нэмээд өгнө. За тэгээд ерөнхийдөө энэ шүл маань бэлэн боллоо. За тэгээд тусдаа чансан гоймонгоо тавгандаа юм уу аяндаа хийгээд дээрээс нь энэ шүлөө хийгээд өөртөөхөө хүснээр бас сезамны үр бас цацаж болно. За энэ шүлэн дээрээ дахиж давс янз бүрийн юм хийх шаардлага байхгүй. Энэ маань өөрөө мисо маань маш гоё амттай болгодог. Яг ер нь бол ясны шүл шиг айгуу гоё амттай болдог. За тэгээд та бүхэн хаврын ядаргаагаа тайлаарай.